Түүх соёлоо дээдлэгч хушхан брэнд. За сайн байцгаана уу. 800 подкаст одоо эхлэж байна. За энэ бол Монголын улс төвчийн судлалын олон улсын академи төрийн бас байгууллагаас зохион байгуулдаг одоо Монголын улс төвчний тухай цуврал ярилцлага. За энэ удаагийн ярилцлага бид нэр зохиолч яруу найрагч аюул зэнийг оролцуулж байгаа. Аюул зэнийг яагаад оролцуулж байгаа юм бэ гэхээр энэ Монголын улс төвчийн судлалын олон улсын академийн өдөр зөвлөлийн гишүүн. За түүнээс гадна Монголын улс төвчийг бол их л сонирхон судалж олонний анхаарал татсан зохиолууд бичдэг ийм зохиолч учраас оролцуулж байгаамаа. За тэгэхээр яриагаа ингэж эхэлмээр байгаа юм. Ер нь бол Монголын улс төвчийг ер нь хэдийнээс сонирхож эхлэв, сэтгэгдэл ямар байв, анх одоо танилцах үед. За анх нэг 4-5 дугаар ангид уншсан. За тэр үед үндэ ойлгоогүй. Дуусгаж чадаагүйгээ санаж байна. Хамгийн гол нь тэр үед бас манай үеийн чинь бүгд сүрхий уншдаг байж надаас илүү дэвчээртэйгээр уншаад барсан хүмүүс ч өндөө байсан манай анги. Тэгэхээр ямар ч байсан надад бол сайн бүрэн гүйцэд сайн тусаагүй. Тэгээд хамгийн анх энэнийг илүү буйртай, илүү сонирхож төнхөж унших завшаан таарсан их сонирхолтой явдал одоо дуусахад их сайхан. Тэр үед 90 онд Адам Буга Ленинград руу нэг явах ажил гарч. Тэгээд замдаа яг миний сурж ирсэн утга зохиолын дээд сургуулийн доотлолт нь зохиолчдын эвлэлийн харьяаны зохиолчдын зочдууд л гэж байсан. Тэнд буусан. Тэгээд радиод ажиллаж исэн яруу найрагч Баттөмөр тэр үед манай дэд курс сурж исэн. Бид хоёр хамт Гадам Бугатай бүтэн оройчин бас үгээ сонсож суугаад. Тэр үедээ бас нуус төвчний тухай ганц 2 зураг ярьсан чинь Баттөмөрх бодвол нуус төвчнийг сонирхдаггүй байсан юм билгүй. Би нэг олигтой уншаагүй ч гэсэн нэг цар ганц ярим яриад байсан. Ерөөсөө энэ хүүд надад ганц ном байгаа өгчий гингүүтээ надад гар өсөг зураад өгсөн. Одоо надад байгаа тэр ном. Тэгээд яг тэр үед би Монгол бичиг жоохон сонирхож ирсэн үе. Гингүүтээ нөгөө хотомс ирүүлгийг уншаал, ардлын тэр тайлбаруудыг уншаал тэгэл бүр анх удаага номыг тэгж ойлгож уншсан тийм тохиолдол байсан. Тэгээд тэрнээс хойш бас дахиад 1-2 удаа уншихтаа бас нэг юм тэмдэглэл хөтөлж ийсэн. Тэр тэмдэглэл нь юунд байсан гэхээр би зохиол бичгэд хэрэглэх гээд нэг зохиол доторх зохиол болгох гээд. Тэгээд хамгийн анх 2002 онд хэвлэгдсэн Элб зэрэглээ гэдэг нэг жижиг армаа би. Тэр армаа дотор Бектрийн сэдвтэ хүүдээ Бектер гэдэг нэр өгсөн нэг зохиолч гардаг байхгүй. За. Тэгээд нөгөө Бектрийн тухай нөгөө зохиол бичдэг нөхөр Бектрийн тухай янз янзын гаргалгаа хийгээл. Одоо жишээл тэрэн дотор нэлээд фантазилсан юмтай Бектрийг тайчуудад Тэмүүжнийг нөгөө Хонградад хүрэх талбахаас өмнө Бектрийг тайчуудад хүрэх талбайт энэ. Тэгж үлж байгаа тухай тийм юм энтертэй. Тэгээд тэр зохиол доторх зохиолыг бичгийн тулд би өөрөө бас нуус төвчний тухай нэлээд ойлголттой байх хэрэгтэй гэж баахан тэмдэглэлүүд бит. Тэрнийг дараа нь хэрэглээгүй л дээ. Тэгээд сүүлд нь бодоод исэн чинь би нэг тусад нэг юм нуус төвчний тухай дэвтэр хийсэн л янз янзын бит тэмдэглээд байсан. 14 оны үед эргээд харсан чинь дотроос нь бас сонин хөөрх юм болчмоор юмнууд бас нэлээд аваа тэмдэглэл болсон. Тэгэхээр энэ бүгдийн зэгцлээд төмөр тоогоо үзүүллээ. За та энийг нэг хараад өгч. Тэгсэн чинь энэ хүн тэр үед харуулж маргаад бас биенд жоохон таагүй байсан үе. Гэхдээ мань хүн завчилж уншаад хөөе наадах чи ер нь их хөөрх юм бэ гаргачих гэж намайг зоригчуулаад өмнөхөө хүртэл бичиж өгöd. Ингээд 15 онд энэ Тэнгэрийн судар гэдэг номыг гаргасан. За одоо тэгэхээр аюулсан зохиолчин ер нь юм асуух гэдэг байсан чинь зэрэг төрүүдээд надад саныг хэлжлээ. Бид бол өнөөдөр аюулсан зохиолчин энэ Тэнгэрийн судар гэдэг одоо номыг одоо голчилж ярина. Үзэгч та бүхэнд одоо их сонирхолтой байх болно. Гэхдээ аюулсан бол их хязтай юм. Өөрөөр хэлбэл та бүхэн одоо тэр Гадам гэж эрдэмтний тухай дурдлаа. Монголын нуус төвчийг тулгуур судалдаг нуус төвчийн нууцад онцгой нэвтэрсэн эрдэмтний нэг гэж одоо томог болсон. Энэ хүнээс ном гараа үсгэн аваад дараа нь зохиол бичиж нуус төвчөн дээр хөөрч явж байгаад Монголын бас л их алдартай хэл зохиолын алдартай академич Төмөр Тогоогоос номыг өрөөл үг аваад ингээд одоо бишиж явсан маань явж энэ Тэнгэрийн судар болж ингэж хөгөрсөн юм байна. Тэгэхээр энэ Тэнгэрийн судар гэдэг ном
ямар учиртай ном бэ гэдгийг одоо бид нар энд ярилцсан. Ер нь энэ Тэнгэрийн судраг гэж ном нэрлэсний учир юу вэ? Яг хөө ер нь бол энэ зүгээр нэг хэвийн энгийн нэг ном биш. Бүр тэнгэрт мэдүүлээд онцгой байдлаар гүйцээж байсан ийм судар байхаа гэсэн санаагаар нэрлсэн нус тавчаг. Тэр тэнгэрт мэдүүлж тэнгэрээр батламжилсан тэнгэрийн зиндаанд яригдах судар гэж ясны учир нь бол ийм юу гэдэг тэр би нэг тэр төгсгөлийн хамгийн төгсгөлийн хэсэг дээр байдаг шүү дээ. Одоо олон жилийн 3 сард их ордос хэрлэний одоо 7 болдог шилхэнцэг хоёрын дунд их ордос бууж бүх үед бичиж дуусуу гэдэг. Энэ тэгтээ тэр юун дээр их хуралтай яагаад дурдв? Энэ номыг нэгдүгээрт энэ бол монголчууд ном бичгийн маш мундаг соёлтой байсан гэж чинь хаана бичиж дууссан хизээ яасан басны бичсэн. Тэгэхээр тэрэнд их хуралтай яагаад дурдж байна вэ? Тэгэхээр энэ зүгээр энэ шиг юм зэгцтэй хэл найруулахтаа бүх юмыг санаандгүй тохиолдлын бичдэг хүн энэ төгсгөлийг номын тухай мэдээлэлтэй их хуралдайг дурдсныг бодоход энийг ер нь их хуралдайгаар батламжилсан юм шүү. Тийм батламжилсан учраас л хожим тэр Иоанн улсын үед хүртэл Илхааны ордонд хүртэл Алтан уургийн бос үнд үзүүлдэггүй цаазтай байна. Тэгэхээр энэ цааз чинь хууль шүү дээ. Хуулийг их хуралдайд баталж байгаа. Тэгэхээр энэ баг их хуралтай баг энэ номыг үзээд зөвшөөрсөн юм шүү. Тэгэхээр Алтан уурх өөрөө хэлэлцээд магадгүй хэрвээ одоо энэ бидний ярьж байгаа хувилбараар бол өгөөдөө хаан баг өөрөө редакторлаад ерөнхий редактор өгөөдөө хаан биш үү. Ийм санаагаар яасан болохоор их хуралдайгаа батламжилсан гэхээр энэ бол тэнгэрт тааруулж тэнгэр шүтдэг үндэстэй ер нь тэнгэр болгоолаа одоо энэнийг болгоё. Ингээд ийм судар маш одоо сонирхолтой юмыг үзэгчид сонсогч та бүхэн сонсож байна. Өөрөөр хэлбэл аюул зан зохиолч бол ер нь бол монголчуудын дээд чуулганаар эзэнт гүрний агуу их одоо дээд хамгийн дээд зэргийн дээдсийн чуулганаар батламжилж зориг төрийн нууцын одоо том тойрол бүтээл болгож одоо гаргасан гэж үзэж тэгээд энийг одоо чинь тэнгэр шүтдэг үндэсний дээд судар юм а гэж үзсэн учраас тэнгэрийн судар гэж хэлж байгаа маань энэ номонд хэлж байгаа маань нууцлж байгаа хэлээд байгаа маа гэж хэлж штэ тийм ээ. За энэ их сонирхолтой. За тэгэхээр тэнгэрийн судар буюу Монголын нууц төвчний тухай ярихад энэ ном бол нууц төвчний 282 зүйлээс тухайлан энэ зохиолч өөрийнхөө харсан санаа оноо зөрж байгаа, санаа оноо оргилж байгаа, төсөөлж байгаа олон зүйлийн төсөөллөө Монголын нууц төвчний тухайн хэсгүүдээс зохолж аваад 282 бүлэг болгоод бүлэг болгон дээрээ өөрийн үзэл санаа болоод судалгаагаа шингээсэн юм бүтээл тийм ээ. Тэгэхээр зэрэг танд бол Монголын нууц төвчөө их хүчтэй нөлөөсөн гэсэн үг болж байна тийм ээ. Гэхдээ яг би одоо зарим сайн номыг дор хаяж 3 удаа интер уншдаг тийм угсаа тийм зантай. Жохон айтайхан санагдсан номыг байж байгаа л нэг 4-5 жилийн дараа эргэл уншаад. Нууц төвчөөгөө мэдэхгүй би хэд эргэж уншснаа би санахгүй байна. Маш олон уншсан. Миний энэ насандаа уншсан хамгийн олон уншсан ном баг. Тэгэхдээ хүн чинь одоо ингээл нөгөө нас явах тусам нөгөө хин нэг тархуутай ярилдаг нэг хэлдэгтэй нэг сэтгэл нь сентэрч байлаа тэр тэрний тэгэхээр энэ тэмүүжинтэй холбоод хүмүүст тайлбарлагдсан байдаг. Яг үүндээ бол тэр яагаад өөрийнх нь сэтгэл санаа нэг ой санамж нь яасан байдаг гэж. Тэгээд одоо нас явах тусам эргээд хармаар аюу өргөлж гардаг болцсон тийм болохоор ахаал хаанаас ч байгаагүйс хөл ингээл уншаад байдаг болохоор ерөнхийдөө их тийм дуртай болчт юм ер нь юм. Нэг киног хүн дахин одоо тийм хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Зөвхөн нэг киног үздэг. Үзсээр байгаа сүлдээ. Тэр киноноос өөр кино үзэхэ болчдөг. Зөвхөн дагалмайтай эцгийг үздэг хүмүүс дагалмайтай эцгээс эцгийг ерөөсөн заавал нэг жил болго үздэг энэ хүмүүс байдаг ч адилхан. Ерөнхийдөө тэгэл байсаж байгаа зэрэгс зөвхөн хардаг тийм л болсон. За ер нь бол энэ дашрамд хэлгээд бол хүнд бол энэ оюуны том бүтээлүүд цэнийг өгдөг. Өөрийгөө сэргээж зэрэг тэргээр цэнгэлдэг. Тэрнээс юм олдог ийм одоо байдлаар одоо номыг уншиж чаддаг хүн гэдэг бол их онцгой. Тэгэхээр зэрэг Монголын нууц товчоо сонгомол зохиолуудыг ер нь одоо үзэгч сонсогч та бүхэн бодохдоо бол хамгийн шилдэг тойрол бүтээлүүдийг дахин харж ингээд тэндээсээ цэнийг авч, тэндээсээ сэргэлт авч, тэндээсээ санаа олж ингэж явдаг. Ийм арга барил болоод шилдэг уншигчид, сайн зохиолчид, сайн судлаачдад одоо байдаг арга барилаа гэдгийг бол та бүхэнд бас дашин дурдмаар байгаа юм. За аюул зан маань бол түүний
энэ дэлхийн сонгодог сайхан зохиолуудаас гадна нуус товчоо маань их сайхан цэнийг өгдөг, үе хардаг. Дахиад цаашаа юм хийхээр ийм болдгийм байна гэдгийг сонсч авлаа. За ингэхээр ингэж судалж байхдаа та ер нь судалгаа хийж гин гэж бодож байв. Ер нь уншигчийн тэмдэглэл элдв юм одоо нэг өөрийгөө хөгжүүлэх маягаар одоо уншаад байна гэж бодож байв. Ямар вэ? Ер нь энэ бол уншигчийн тэмдэглэл гэж хэлж болно. Ягаад гэвэл унших болгонд нэг санаа төрдөг тиймсэн ном. Нэг цаанаасаа нэг тийм шидтэй. Тэгэл унших болгонд санаа төрдөг, тэр санаагаа тэмдэглэл нэг юм ном бассан. Одоо би яг энэ Тэнгэрийн судар гэдэг энэ номыг одоо би бараг 5 дахь жилөө янзлж бичих юм шиг байна. Тэгээ бодглохоор магадгүй одоо би нэг ахаад хэд наслахын тэгэхэд би хүн өгтлээл байсан гэж байгаа л энэ тэнд юм тэмдэглэл хийгээл ингээл хүн авах юм бол ахаад шинжил чивлүүлээл ингээл яваад ийл гэж бодож байгаа. За та бол одоо нэгтэй зохиолч хүн. Тэгэхээр энэ Монголын нуус товчоог одоо миний залууд бол ер нь уран зохиолын дурсгал гэдгийг гол ярьдаг байлаа. Түүхий дурсгал гэхээс илүү уран зохиолын дурсгал гэдэг. За таныхаар бол яг хөө зохиолч хүн ингээд дахиад сонирхож байгаа зохиолч уран зохиолчлоос нь сонирхоод байгаа мó ер нь түүхэн баримт талаасаа илүү түлхий байх гэж ингэж хардаг юм уу? Ямар байрал нь одоо яг уншигчийн хувьд бол би уран зохиол талаас нь илүү шимтээд байдیں۔ Тэгэхдээ үнэхээр тэр онцгой сайн бичигдэнэ гэдэг өөрөө цаад үнэн мөн байхгүй бол явдаггүй. Угаасаа өнөөдрийн орчин үеийн уран зохиолч гэсэн зохиомл байхаа болцсон шүү дээ. бодтойгоо л. Тий. Ер нь зохиомл уран зохиол гэдэг бол ер нь авьяасгүй уран зохиол гэсэн үг. Хэтэрхий зохиочхол зохиосон баатруудын амьдралж байгаа хэлж байгаа дөрвүүдэх мүтээгээс ахуулаад бүгд бодлоо болдог. Тэгэхээр үнэхээр авьяастай бичигдсэн зохиол гэдэг бол зохиох шаардлагагүй. Өөрөө ингээл гараад ирдэг. Яг л нэг Тэнгэрийн судар Тэнгэрээс илтсэн юм шиг гэдэг шиг л ерөөсөө өөрөө явдаг. Нуус товчоо бол тэр чанараараа бол хосгүй зохиол. За энэ Тэнгэрийн судрыг одоо ингэж яхад Тэнгэр танд юу хэлж яах юм? Та тэр талаасаа одоо энэ одоогийн эрдэмтдийн үздэг үзлээс хүмүүсийн ойлгодог ойлголтуудаас илт зөрөөтэйч гэдэг юм уу? Өөрийн санаа болгосон тиймэрхүү жишээнүүд юу вэ? Энэ дотор. За зүгээр санаанд орж байгаа жишээ хэлэхэд Чингис хааны төрсөн тухайд. За Чингис хааныг төрсгöd Чингис хаан нэг татарын Тэмүүжин үгээ харыг баримтлан ялаад дагуулж ирээд тэгээд төрсөн яг тийм үед төрсөн учраас Тэмүүжин гэж нэр өгөө гэж байгаа шүү дээ. Нэг байгаа тий. Гэтэл энэ өөрөө их нэг л жоохон эргэлзээтэй юм шиг санагдахаар зүйл. Жишээлбэл тэрний тухай бүр кино мөн хийсэн зарим дүрмөр дээр бол нэг нөхөр осрлож хөлж авчраад ингээд хаяан шитэл нэр чинь хэм гисэн Тэмүүжин гэхлээр шин төрж байгаа хөвгтөө. Ийм юм ер нь Монгол хүний бэлгшээл үзэл дээр бол ер нь байхгүй ялагдаад дарамжлж ирж байгаа юм тий. Хааны нуган өөр байтугай харцын хөвгтөж тэгж нэр өгдөг яс ер нь байх уугүй юу гэж бодох. Яс байж бол Монгол хүний үзэл бэлгшээлт үзэл байх уугүй юу. Ингээ энэ хэрэгэлзээтэй санагдсан. Тэгээд би тэрэн дээр санаандгүй нөгөө онны өргөнгөө гойн англи руу нуус товчоог орчуулсан орчуулгыг үзчихээл тэр чинь өөрөө их зүйлттэй шүү дээ. Фото хийсэн тайлбартай. Тэрэн дээр Тэмүүжин үгийг тайлбарлахдаа үгээ гэдэг бол үжин гэж хатан хүний хэлнэ. Үгээ гэж ноён хүний хэлнэ. Ноён хүний хэлнэ. Үгээ гэдэг бол одоо англиар бол higher rank гэсэн одоо байна. Дээд зэнда гэсэн. Зүтсэн дээд зэнда. Тэгэхээр юунд бол одоо алтан төвч дээр байгаа мэдэн дээр бол Тэмүүжин үгийг дагуулж ирснийг тэмдэглээд төмөр үлгэл гэдэг гэж байгаа тийм. Тэгтэл юунд болохоор хөх судар дээр болохоор тэрэн махлагч тэмхтэн тэргүүтнийг тэмхтэн тэрэн махлагчийг тэмхтэн гэдэг нь юу юм бэ гэдэг явахлаар Тэмхтэн гэдэг нь тамга цутгахч болох гэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ нөхөр бол төмрөөр юм хийдэг нэг тийм бас зүгөөс зүг ноён дархан уран тий. Тэгэхээр төмрийн дархан. Тэгэхээр дархан Тэмүүжин үгээ бол дархан ноён.
Дархан ноён. Тэгэхээр хэрэв дунд нь наслын аваа ичих юм бол Тэмүүчин үгээ 20 буха. 20 буха. Дархан ноён 20 буха гэдэг хүнийг дагуулсан. Тэгэхээр дагуулсан гэдэг нь бол одоо тэр Юсухыг татар юун дээр чи урд дагуулагдсан хийгээсээ санаад хор хайлж өгчөө гэж байгаа шүү дээ. Гэтэл тэд нар чинь чирэгдээд очсныгоо биш өөрсдийнх нь эрхэнд орж ялагдсанаа л хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Тэмүүчин үгийг тэргүүтэн 20 буха тэргүүтэн татарыг дагуулсан гэдэг бол хэн нэгэн хүн чирж ирээд нэрийг өгсөн гэсэн үг шүү. Угаасаа тэр харьяат холбоотон болж байна. Иршээлдээ оруулсан дагуулсан ялсан гэсэн. Зүүн хүндтэй тэр ялалтаа тэмдэглэж нэрийн биш магадгүй тэр цолын өгсөн. Дархан ноён гэдэг цол өгч байгаа. Тэгэхээр тэр Тэмүүчин гэдэг үг өөрөө бид нар одоо жээгэр нөгөө хятад авианы галгийнхан жээг яатсан учраас нэг Тэмүүчин гэдэг эмхтэй юм шиг нэртэй яваад эмхтэй дүү нэр сонсогдоод байдаг. Тэмүүгийн яг үнэндээ төмөрчин гэдэг тэр төмөр өлгөөдсөн тэр яасан тэмхтэн энэ минь бүх тэмдгийг яах юм бол бид нар чээгэр бичиж заашчмаар юм шиг байна. Тэмүүчин гэдэг. Тэмүүчин. Тэгэх юм бол төмөрчин гэдэг нь илүү гарна. Тэгэхээр магадгүй тэр Тэмүүчин ч нэр биш, үгэж нэр биш, шал өөр утгатай төмөрчин гэсэн утгатай. Тэгэхээр бид нэр ингээ бодглохоор Тэмүүчинд нэр өгсөн учрыг нэлээд буруу яаж явсан юм бол тоо ийм санаа. Тэрнээс гадна ер нь тэрний төрөх үед нь бид нар одоо жарчуудаа гэдэг нэг дархныхаа хөөргийг үүрж ирээд нэг болгоно нэлхээ өгч явсан гэдэг шүү дээ. Тэгдэг. Гэтэл тэр хүн дархан гэхлээр хөөрхий нэг өвгөн гэдэг юм байна. Гэтэл тэр чинь он цагийн хувьд нуус төвчөн дээр яадаг гэхлээр өсвөн өвгөн бэлгүүдээ ноён энтергээд хожмын нөгөө зохиогч мэддэг байсан үеийнхэр юм дан нэрлэлцсэн. Тэр үеэрээ сэргэн. Гэтэл өсвөн өвгөн залуу байсан жарчуудаа өвгөн ч гэсэн өвгөн гэдгээр байсан үе явахгүй тэр чинь. Нөгөө зохиогчийг бичиж явах үед бол өвгөн болцсон байсан жарчуудаа. Тэгэнгүүт нэг хөөрхий дархан өвгөн нэг ядарсан амтан дархны хөөрг үрцэн ирсэн юм шиг ят. Гэтэл үндэ жарчуудаа тэр үед ид урайхаа нөгөө тайлагч хөөрг бол ямар өчртэй гэхэлэр нуус төвчөнд дээр гарч байгаа юм дээр баг нуус төвчөнд дээр гарч байгаа хөөрг дотор дархны хөөргийг нэг байхгүй. Яг тэгвэл тэр бухын арсаар бүрсэн бүрхэргийн дуут хөөргөө дэлдэг би гэдэг нөгөө жамгч бүр яаж яхад тэр чинь хингэрэг байгаа байхгүй юу? Хингэргээ үүрч хэрв гэж. Тэгэхээр тэр хингэрэг үүрсэн хүн гэдэг бол зарим байгаа. Эдэр залуу хүн. Тэгээд тэр чинь бурхан тайлбарж урайхаа үгүй одоо бурхан нөгөө бурхан босгосон урайхаа хүн шүү дээ. Ингээ бодглохоор тэр маш том зарим хурж ирээд заяа төөргийг үзээд тэр нэг онцгой юу вэ? Тэгээд дээдс зөвхөн дээдсээ зуртанд өгдөг болгон хонжил өргөчөөд ингээд явсан. Тэгээд бүр өмчөнд нь төрж байгаа хүүхдэд өмчөнд нь хүүхдээ хүртэл өмчний бод бол Баатар хааны тийм язгууртан хүүхэд төрж байгааг бэлгшээж булган үлгий өгчээ гэж тийм ээ. Ингэж хэлж штэ та. За ер нь бол одоо булганы тухай ярихад Монголын нуус төвчөнд бол одоо булган дах гэж гарна, булган нэлхий гэж гарна. Одоо хамгийн том жижиг хоёр юм да. Булган жижигхэн үлгий, нөгөөх нь булган бүр хааны одоо хүндэлтэй гэж. Хийн яагаад булгыг ингэж ийм их хүчтэй энэ язгууртны дотор бэлгшүүлэг ясанд одоо хэрэгжилжсэн байх вэ? Угаасаа тэр үед ер нь нуус төвчөөний зүгээр хэдэн ганц хоёрхон газар жишээсэн жишээг харахад Монгол сүрхий тийм арилжааны орон зайд байсан байна. Ерөөсөө тэр нэг учир зүггүй алж хятаалгүй юу ч явахыг аргагүй сүйд нөгөөдөө үед л нэг торгоны зам нэг дээр тэнхэрсэн юун дээр цартай хүүхэн явахталдаа болохоор болоод бос үед нь хэцүү байсан тийм биш юм шүү. Ягаад гэвэл тэр нуус төвчөн дээр 2-3 газар арилжаа 8-ны хүмүүс гардаг. Нэг хүн бүр хойшоо булга суусрын хэрмний аймгийг урагшаа юугаа тэмээний юу хийгээд ингээд хон тууж байж нуур дээр хараад идэх. Ангууд аймгийн тэр ингээд бодглохоор бол тэр арилжаа 8-ны хувьд бол нилээд сүрхий зэгцэрсэн бас тийм ч аймаар осолтой биш. Ер нь бүх юм нь тодорхой тийм болсон юм. Тэр ерөнхийдөө олон аймаг байгаа ч гэсэн тодорхой тэгж үнэтэй. Тэгээ бодглохоор тэр юун дотор арилжаан дотор хамгийн үнэтэй экспорт гаргадаг бүтээгдэхүүн булга байж л тээ. Булганы угаасаа тэр одоо тэр ангийн үн төсөөр 8 хийдэг юу н амжиргаа болдог тохиолдол ч гэсэн нуус төвчөн дээр дурдж байгаа. Одоо тэр алангоогийн яаж ирсэн бэрснийг авах чинь тэр ангийн юунууд хоорондоо муудалцсанаасаа болоод ан ихтэй газар нь шилжиж хөдөлгөөн хийж тэгээд өөрийнхөө
гас ангөрөөтэй газар гууж ирээ тэрнийхэн төлөө алангоо өгсөн байдаг ч юм уу те ингээд энэ мэтээ ингээд тэгээд боломжийн хэрэмчин гэл бүр ингээд тустай явж чинь одоо мэрэгдээ юу муу гэл ихэд чинь бүр хэрэмчин атгууд боломжийн атгууд энэ төр байж. Тэгээ бодглохоор нүүдэлчдийн баг одоогийнхоор бол манай диснолор гэдэг шиг стратегийн нэг бүтээгдэхүүн байсан юм шиг байна. Нийлүүлэгч. Тэрнээс гадна үнэхээр тийм бүтээгдэхүүнээ хэрэглэж чадах хүмүүс гэдэг бол тусдаа тэр чинь анги үүссэн онцгой юм юм шүү. Тэгэхээр тэр Тэмүүжинд өргөсөн болгон өлгий бол үнэхээр тэр хүний тэр зэрэг зиндааг илэрхийлж байгаа. Тийм хүндтэй тэр байдлаа илэрхийлж нөхий өргөж болохгүй тийм хэмжээний айлын хөвгт. За тэгээд хоёрдугаар тэр булган дахвал одоо Чингис хааны юмд ямар анзаарахтай гярхай холыг хардгийн нэг бэлэгдэл болсон. Одоо хин бол Хэрэдийн тойрол ам бол үндсэндээ Чингис хааны өмнө яг өөрт нь биш ч гэсэн эцэгт нь хөртөө хүн шүү дээ. Тэр өмнө нь хаан ширээнээсээ бууж исэн өөрөө Хэрэдийн эзэн биш болж бүр нилээд хэцүүдж исэн энэ үед андын тангаргаа Есүхэн анд гэж Есүхэ анд барилдсан учраас тусалж өөрийнх нь хаан ширээнд буцааж суулгаж исэн. Тэгэхээр тэрний хариугч бодсон ер нь тэрнээс хойш төдий удалгүй Есүхэ өнгөрсөн юм шиг байна. Тэрний хариу бол ямар ч байсан өртөө үлдсэн. Тэгэхээр энэний тэр өөрийг хүүхдэн төлөх ёстой. Гэвч энэнийг Чингис хаан миний эцэг таныг яажсэн биз дээ. Одоо миний ихнийг буцааж аваад туслаач гэж тийм бүдүүлэг арилжааны юм хэлэлгүй. Маш дипломат уягаар хоёр дүүгээрээ болгон дахыг болоод инжиндээ эхнэрийнхээ инженерээс хамгийн үнэтэй юм явуулж өөрсөнд байгаа хамгийн үнэтэй юм гэж байгаа. Тэгтэл тэрнийг өгөөд явуулахад тэр хүн за яг хуу булган дахын чи хариу бутарсан улсыг чинь бүхэлдэж өгөө гэж хэлж байгаа боловч тэр хүний бардам зан хөндөгдөхгүй байгаа учраас тэр тусал. Хэрэв зүгээр ингэсэн штэ туслаач гэх юм бол тэр хүний бардам зан хөндөгдөх тавиул тийм ээ. Гэтэл тэр хүн зөвхөн булган дахны төлөө дайнд орно гэж байхгүй шүү. Тэгэхээр энэ бол маш мундаг тийм нүүдэлчдийн хооронд явж байгаа тийм дипломат ёсны тийм бэлэг тэмдэг юм шиг байна. Энэнийг бол бид нэр өнөөдөр эргээл харахад хитрхи идгүүчлээд уншчих юм бол дахаггүй байлдуулсан юм шиг. Нэг модельний төлөө тий огт тийм биш. Энэний цаана маш өөр нарийн юм явж байгаа. Энэ нарийн юмыг сэтснээрээ одоо тэр чинь тухайн үед илчээр хэнийг явуулах уу, юу хэлүүлэх үү, юу бариулах уу гэдэг чинь өөрөө маш том бодлого шүү. Гэтэл хоёр дүүгээ явуулаад эхнэрийн ойр дотны хүмүүсээ. Тэгээд тэр магадгүй тэр бүгдээрээ болгон дахин өсдөг байсан ч байж магадгүй тэр үед. Гэхдээ тэр дахин онцгой. Яг л инжинд ирсэн. Инжинд ирсэн. Хамгийн чухал юм явуулж шүү. Тэгэхээр би инжинд авсан тэр дах нөгөө инжинд нь дагаж ирсэн хүн надад алга. Тэгэхээр би энэ дахаар яах юм? Нөгөө ихнэр байхгүй булаагдсан. Тэгээд инжинд тэгэхээр эн чинь бор сэтгэл зүрхний хаан ч юм илэрхийлж гэн нөгөө эцгийнхаа юугч эцэгтэй нанд байсныг сануулж гэн төрсөн дүүнрээ явуулж гэн тэнд илч болцохоор хүмүүс зөндөө байж л байгаа. Ингээд бодохлоор энэ бол ямар мундаг хандлагын одоо өнөөгийнхөр бол хүн хоорондын хандлага юм да. Одоо тэр одоо сонсогчтой хэлэхэд бол булган дах булган нэлхий одоо бэлгэлсэн гэж байгаа энэ цаана болвол ер нь одоо хүмүүгийн эзэнт гүрнээс ахгуулаад Монголын одоо том одоо эзэнт юу дэлхийн одоо том эзэнт гүрэн ордон улс иргэншлүүд ер нь одоо энэ булга гэдэг зүйлийг цагаан хар булгыг бол одоо ихтэй эдэлдэг. Булгагүй бол хаан язгууртан гэж үздэг. Тийм учраас булга өслөг эдлэлийн ан одоо их чухал. Тэр үтгээхэд одоо Монголын удаан дараагийн одоо энэ анхаад улстай найрамдаж байсан дотор болвол өслөг эдлэл булга. За нуурын давс адуу акт гэх мэт одоо олон зүйл солилцооны хөдөө хүчирхий хэрэгсэл итгэлцлийн бэлэгдэл болж исэн. Тэгэхээр зэрэг энэ булган дах гэдэг болвол зүгээр нэг одоо нэг хүнд нэг болтой өгж байгаа нэг дээл өгч байгаа асуудал биш. Тэрнээс нь болоод бүхэл бүтэн улс дайнд бэлдээд одоо босч байгаа хэрэг биш. Энэ бол цэвэр одоо яг ойлголцлын соёлын тийм ээ их том одоо зүйл байсан байхаа гэж одоо ингэж ойлгохдоор байгааг одоо үндсэндээ аюурзан энд бол ингэж энэ номонд ингэж тайлбарлсан байгаа юм. За өөр тэгэд энэ ном бол одоо ингэ унших юм бол 282 зүйл болгонд иймэрхүү одоо шинэ өөрслийн танаа санаа бодлоо илэрхийлсэн зүйлүүд байж байгаа. Өөр нэг онцгой зөрүүтэй энэ дээр би ийм санал илэрхийлсэн ингэсэн юм да гэдэг зүйл нэмж хэлэхэд юу вэ?
олон зүйл байна. Ер нь бас хүмүүсийн боддгоос нэлээд өөр уншигддаг юм шиг санагдсан хэсгүүд бол олон бий л дээ. Тэр уучлаарай. Тэмүүжин одоо төрөхөд Тэмүүжин одоо шагаан чиний одоо нүүж төрөв, шаан чиний нүүж атгаж төрөв энэ төр гэдгийг энэ номонд их өрөмцөө тайлбарлсан байдаг. Тэр хэсгийг таныг сануулад хэлвэл ямар байна? Тэнд одоо нөтөн гэдэг нэг үг байгаа. Тэрнийг бол хагассан цус гэж хүмүүс тайлбарлсан. Монголоор бол нүж гэдэг үг ээ гэл. Манай алхавсрахын хатга нүж энтер гэж бүжиж байгаа шүү дээ. Тэр бол үндсэндээ Чингис хааны тухай хамгийн их түгээмэл төгссөн домгуудын нэг гэж атгаж төрсөн. Тэр энэ дунд чинь нуус тавчин дээр хоёр ч газар тийм байгаа. Нэгдүгээрт төрсөн хэсэгт нь би дараа нь сүүлд нь өөлөн их нөгөө хоёр хүүгийн бактерийг алчаад ирэхэд нь нөгөө халуун хөвлөөс төрөхтэй ханя барагсад ижлээ гэдэг халуун хөвлөөс төрөхтэй харна чатахсан энтер гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ митийг ингээд бодхолоор ер нь нүж атгаж төржээ гэсэн нэг тийм домог яасан. Рашид ад-Дин бол энэнийг ертөнцийн эзлэхийн бэлэгдэл юмаа ингэж төссөн гэдэг. Гэтэл монголчууд бол нуус тавчаа бол маш тийм сюрреалист элемент ихтэй бас домог зүүн совин хийсвэр зүйл төрслөл ихтэй боловч ер нь бол нэх үннээс гажсан юм ер нь байхгүй. Яг хуан цагийн зарим юмыг эн чинь нэг зохиогчтой учраас зохиогч өөрийнхөө оролцоогүй хэсгүүдийг самуурж андуурсан зарим хэсгийг нааш цааш нь холцсон энэ юм байдаг. Гэхдээ ерөнхийдөө бол яг нөгөө хандгаа хэцс гэдэг шиг тэгж хитрхи даваад дэлгэм хийсвэрсэн юм нэх байхгүй. Тэгэхээр үндсэндээ малын анатомиг хамгийн сайн мэддэг монголчууд савн дотор цус байхгүй, тэр нь хагасаад бүлгэнэхгүй, хүүхд төрөхдөө бүр хагасаад бүлгэнсэн нүж хатгаж төрөхгүй гэдэг бол маш сайн мэд. Тэгэхээр энийг нэг бол зориуд ингээд оруулчихвоо, эсвэл энэ текст дээр жоохон боловсруулалтыг өөр нэгэд зөрүү ойлгох юм байв. Миний бодоход шаан төдий нүтэн гэдэг үг энэ гурвыг хоорондоо холбоотой биш. Энийг дунд нь салах хэрэгтэй. Шаан төдийгээд таслал тавьчвал арай дээр болно. Ягаад тусгаарлуул гэж. Тэгэхээр шаан төдий нүтэн биш, шаан төдий атгасан. Тэгэхээр шаан төдий атгана гэдэг нь шагаа шиг атгасан л гараа шагаа шиг. Жижиг хүүхдийн гарын хэмжээл гэсэн. Хөөрхөн шагаа шиг л. Ер нь жижиг хүүхдийн гар шагаа атгаж чадахгүй шүү дээ. Атгасан гар нь өөрөө л шагаа шиг юм байна. Тэгэхээр тэрнээс гадна би бөөгийн домог гэдэг нэг армаа бичиж явах үедээ бөө мөргөлийн юмнууд нэлээд сонирхож байсан чинь тэр үед одоо энэ бүрээд бүгд адилхан юу байгаа. Бөө мөргөлтэй бүх юмнуудад баруун гарынхаа эрхийн хурууг эрхтэй хүүхэд өтөж атгаж төрөх юм бол тэр онцгой хүүхэд гэж үздэг. Тэгэхээр атгаж төрнө гэдэг өөрөө онцгой. Тэгэхээр магадгүй Тэмүүжин төрөхдөө баруун гараа атгаж төрсөн. Энэ тухай бүгд ярьдаг. Энэ тухай бүгд тийм болохоор зориуд тэмдэгсэн ба. Гэхдээ домоглон дэврээгээд шаан төдий нүж биш. Шагаа шиг атгсан гартай. Нүтэн гэдэг нь бол нэгдүгээр хийсвэр утгатай байж магадгүй. Эсвэл нүж шиг хөхөр чинэртэл атгсан байж магадгүй. Маш чанга атгсан. Тэгэхээр бол Чингис хаан ер нь баруун гартаа хийсвэр ямар нэгэн зүйл атгаж төрсөн үү? Эсвэл явтаач гараа маш чанга атгаж төрсөн бололтой. Тэгэхээр бид нар энэнийг нүж атгсан гэж тайлбарлах нь явцгүй юм аа. Харин энэ нүж атгсан гэж ойлгогддог баримтаас илүү гоё гаргалгаа хийж болох зүйл нь юу гэхээр яг энэ баримтыг Рашид ад-Дин цохож бүр онцгойлж энэний бэлэг ямар учиртай юу зөгнсөн энэ төр гэж ясныг бодоход нуус тавчааны яг энэ хувилбараараа энэ бичигдсэн хувилбараараа Илхадны номын хөмрөгт нэг байжээ. Тэрнийг ярьжээ. Тэгэхээр миний олж үзээгүй гэхдээ бүх Чингис хааны түүхийг онцгой бичсэн байдаг. Тэр алтан дэвтрүүд нандин судар бие гэдэг байгаа нь нуус тавчаа юм байна гэсэн юм гаргалгаа. За Монголын нуус тавчааны энэ хэл найруулга, бэлэгдэл, төгслөлд одоо гайхширмаар зүйл олон. За танд бол одоо цохлоод хэлвэл үгүй энэ хэсэг ингэж хэлж байгаа нь ийм байдал нь үнэхээр одоо гайхширмаар шүү. Ийм зүйл шүү энэ төр гэдэг ингээд үзэх зүйл юу байна? Одоо дүрслэлийн хувьд бол нуус тавчааг нэг хүн бичсэн үү хэд хэдэн хүн бичсэн үү гэдгийг бол одоо үнэндээ тогтооход хэцүү. Тэгэхдээ
хэд хэдэн хүн бичсэн бол нэг хүн зэгцэлж редакторсан болтой байдаг. Би тэгээ заримдаа түрүү нөгөө ерөнхий редактор нөгөөдөө хаан байх гэсэн шиг өгөөдөө хаан ч гэсэн өөрөө боловсралтай хүн шүү дээ, мундаг боловсралтай. Тухайн үед одоо тэр хиний татаа тунгагийн домгоомгоос ахуулаад ингээд бодоход өгөөдөө хаан бол нэлээд сүрхий бас бичигээр цаашаасан. Тэгээд тэрнээс гадна бас ерөнхий номын хил найруулга өгөөдөө хааны нэмэлт хоёрыг харахад хоорондоо учиргүй зөрүүтэй биш. Өгөөдөө хааных илүү тийм яруу найрлагын юм баг боловч дурдж бичсэн өнгө аяс бол бас маш сайн зэгцэрсэн хэрэгтэй. Тэгээд бодглохлоор магадгүй ерөнхийд нь өгөөдөө бүгдийг эргэж нэг хараад бидний мэдж байгаа энэ хувилбарыг ард талд нь байгаа өгөөдөө хааны нэмэлтүүдийг нэмхийн өмнө өгөөдөө хаан бас зэгцэлж харсан байж магадгүй. Тэгээд тэрэн дунд өгөөдөө хааны хэсэгт ордгоо хэсгүүд дотор яруу найраг нэгт маш их байдаг байхгүй. Жишээлбэл шүүдэр идэж хий унаж явна тэдгээл тий. Муухай нэг шүлгэл дотор. Тэгтэл хий унаад шүүдэр идэнэ гэдэг бол өөрөө ямар гоё мундаг төрсөн. Энэ нэг туйлсын нэг мундаг тийм юм. Одоо нөгөө хийсвэрлэлийн бол гайхалтай байх шүү дээ. Тэгэхээр энэ яруу найрагчийн авьяастай үнэхээр мундаг авьяастай хүн бичсэн байгаа. Тэрнээс гадна одоо тэр Чингис хааны тэр элчээр хэлүүлсэн шүлгэллүүд тэр бол Чингис хааны үг, Чингис хааны институцийн боловсруулсан загтлуу гэдгийг одоо хэлэхэд хэцүү. Гэхдээ яахааргүй яруу найрагч боловсруулсан байгаа гэдэг. Одоо жишээл би цөөн боловч олныг ирүүлэхгүй те, муу боловч сайныг ирүүлэхгүй. Хоёр нэг тэрэгний чинь нөгөө хэлгүүн хугарч бол хөр яаж явах юм? Би нөгөө яг тийм ардалчин биш гэж юу энэ гэдэг. Энэ юмнууд чинь тэр төрсөл мөрслийн хувьд ямар мундаг. Тэгэхээр энэ нууц тавчаа бол ер нь нэлээд тийм тухайн үеийн Монголын одоо уран зохиолын онцгой дурсгал гэж үзэхээс ч аргагүй. Гэхдээ бүх юм нь үнэн түүхийг ингэж бичнэ гэдэг нь онцлог байсан юм шиг байна. Тэгээ хитрхи уран ийм бичсэн учраас хүмүүс за энэ ч ер нь нэлийн ийм уран бичсэнийг бодоход түүхийг гуйвуулсан байхаа гэж хартаад байгаа шүү. Гэтэл үндэ тэр үед түүхийг товчоолдог арга нь энэ л байсан. Уран сайхантай байж ижил тэр үн цэнтэй болгодог. Тэр үеийн арга нь одооных шиг бид нар сэтгүүл зүй гэж тэр үед байхгүй шүү дээ. Одооны сэтгүүл зүйд бол ямар ч уянгагүй шууд нүцгэн факт байх тусмал сайн тийм үү. Гэтэл тэр үед тийм биш. Тэнд бас сэтгэлгээ нөөр тийм болохоор шүлгэлсэн хэсгүүд олон байдаг. Шүлгийн техник арга барилын хувьд одоо зохиолч хүний хувьд ингээд харахлаа зэрэг гоо саны маань чинь одоо байдгүй тийм зүйл энд байна гэх мэт таарна биз? Ер нь анзаарч байхад 13 дугаар зууны үеийн Монгол яруу найргийн үндсэн шүлгэлэл 3 мөртэй байсан юм шиг харагдаад байдаг. Энэ бас төвчсөн. Гэтэл тэр хэдий 4 мөртэй болсныг мэдэхгүй. Ямар ч байсан нэлээд хожимын юуг харахад одоо хожимын ихэнх их сурвалжуудын юу бол 4 мөртэй. Тэр 4 мөртэй болсон нь тэр тийм хайрцгалсан, элчид ам бариулсан, дуу тийм юмнууд дээр болохоор ингээд өрөөл. Гэтэл энгийн шүлгэл бол дандаа нуус тавчаад 3 мөртэй яваад байгаа. 3 мөртэй. Тэгэхээр тэр нь магадгүй энэ ертөнцийн 3 гээд манай 3 мөртэй шүлгийн уламжлалын их үндэс нь ерөөсөө Монгол хүний тэр анхны шүлгэлдэг аюутай холбоотой байж магадгүй. Гэтэл хожимын тэр илүү бичгийн төвшөнд ороод ирсэн үедээ 4 мөртэй болсон юм уу тийм юу байгаа. Энийг бол алтан давчийг одоо манай дийлэнх том эрдэмтэд алтан давчийг Монгол бичгийнх нь нуус давчааны Монгол бичгийн үндсийг ер нь баримтлсан гэж үздэг гэдэг холбоотой шүү дээ. Гэтэл тэр алтан давч дээр ирсэн байгаа нуус давчааны юу ингэсэн юуг харахад шүлгэллүүд нь 3 мөрөөр шүлгэлсэн шүлэг болгоны тэр алтан давч дээр 4 төмөр нэмээд явчихсан. 4 болгосон байдаг. 3 мөр ер нь нэг зохимжгүй гэж үзсэн үе. Хөгжлийн өөр үе юм уу? Дадлын өөр үе байна тийм ээ. Тэгээд хажуугаар нь ингээд харахад алтан давч дээр нэг сони юм харагддаг нь нууц давчоо маш өөрмөц хид хідэн хувилбар дэвтэр хид хідэн айлт уламжилсан байж магадгүй гэж бодохоор байна. Жишээлбэл өгөөдөө хааны хэсэг гэдэг чинь одоо сүүлийн бараг энэ зохиолын 10% орчим нь байх шүү. Тэр чинь ямар ч хэсэн 200 юу гэдэг нь 20-од бүлэг 20-од хэсэг. Тэгтэл тэр 20-од зүйлийн юу
луу алтан давчийг бичсэн хүн байгаагүй болтой. Ерөөсөө байхгүй. Тэр бусдын ингээд баг тэр чигээр нь явж исэн мөртлөө луу алтан давч дээр ерөөсөө өгөөдөө хаан суугүй хаан суугсныг хэдхэн 3-4 хүүгүүлбэр. Гэтэл тэр энэ номын 10%-ийг эзлэх хэмжээний тэгээд тийм зөрчилтэй, тийм өвөрмөц сонин төрт ёсны болон байлдааны маш олон сонин түүх агуулсан хэсгийг тэр шууд хайцсныг бодоход луу алтан давчийг бичсэн тэр нуус давчооны үндсэн их гэж баримтлсан юмд өгөөдөө нэмэлтүүд байгаа юм шиг. Тэгэхээр энэ бол маш сонирхолтой. Хэрэв өгөөдөө их байгаагүй үндсэн юу гэдэг бол одоо яг энэ төгсгөлийн өгүүлбэрт яасан холгон жилийн орон сард нөгөө их хорилдоо яаж нөгөө ордс бууж өгөхөд бичсэн яг тэр хувилбар лувсан данзан гэдэг тэр хүнд байсан юм шиг байна. Эсвэл тэр баримтлсан ч юм уу хөнөөс зээлж авсан ч юм мэдгүй ямар ч байсан бичих үед нь. Ингээ бодохлоор нууц давчооны нэг тодорхой өөр хувилбарууд өөр тэр чинь магадгүй бидний энэ харж байгааг өгөөдөө хааны ордонд хожимн гүйгийн юунаас ч юм уу хураг тэгээд явсан энэ хувилбар явагдсан баг. Гэтэл өөр хувилбар өгөөдөө ямар ч нэмэлтгүй өөр нэг хувилбар хааны газраар явсан. Тэр нь Монголын нууц давчийг одоо жишээ таавал сая үгэндээ дурдлаа. Энэ бол үндсэн одоо бичигдсэн хэсэг нэг байна. Өгөөдөө хааны нэмэлт байх шүү байна гэж хэлж байгаа. За эрдэмтч бас тийг зөрөөд байдаг. Таавал он цагийн хувьд нууц давчны үндсэн хэсэг за нэмэлт хэсгүүд хэдий үед зохиогдсон байх боломжтой. Та одоо судалж үзв үү? Ер нь монголчуудын ч төдийгүй тухайн үед орон дахин түүх бүтээдэг баг зарчим гэмээр нэг тийм юм байсан. Тэр нь юу гэхээр хүний түүхийг өгөхлээр нь бичдэг, улсын түүхийг нь урахаар нь бичдэг. Тэгээд тийм ч болохоор одоо хятадны түүх Ляо улсын судрыг гэхэд Юань улс бичиж байгаа жишээ нь. Тийм дараагийн улс. Юань шиг Мин улс бичиж байгаа жишээ. Хувь хүн дээр тэр тусмаа одоо бүхэл бүтэн улсын ийм том улс юу төр үүсгэн байгуулсан. Одоо энэ чинь манай Чингис хаан бол үндэсний эцэг гэсэн үг шүү дээ. Энэ үндэсний эцгийн намтрыг бичгээд тэр хүнийг амьд байхад нь тэмдэглээд чацуу яагаад бичээд явж исэн байж магадгүй. Гэхдээ яг бичснийхэн дараа яг тэр хүний тэнгэрт гарсны дараа бүрэн гүйцээсэн байх гэж бодож байгаа. Тэгэхээр тэр луу алтан давчийг чарсан өгөөдөө юу байхгүй чарсан өгөөдийн хэсэг огт байхгүй нэг хувилбар яхахгүй байна. Магадгүй тэр их хурлаагаар баталсан хувилбар нь тэр байх. Тэгэхээр энэ бол хідэн он байж таарах уу гэхээр энэ монголчуудын ном бичигт мундаг ханддаг тэр цаад мэдээлэл өөрөө хэлж шин хулган жил. Тэгэхээр тэр хулган жил бол өнөөдөр эрдэмтдийн таамаглаад байгаа 1228, 1240, 1252 гэсэн 3 оноос хамгийн магадтай 1228 байж таарна. Яг бол Чингис хаан 27 онд тэнгэрт гараад 28 онд тэгэхээр энэ зөвхөн номын төлөө их хуралдаа урьсан ч байж магадгүй санагдаад байгаа. Тэгэх юм бол эн чинь өөрөө нуус давчаа бүр л онцгой тэнгэрлэг гэдгийг баталгаа болно. Тэгэхээр бол бид нар зөвхөн хэний нэмэлтийг өгөөдөө хааны нэмэлтийг салшгүй хэсгэн гэж үзэх юм бол 1240 он яригдах байх. Зөвхөн тийм логикоор л 1240 он гэсэн он тавьсан шүү дээ. Монголын улс орчны 750 жил яваа гэж бид нэр 90 онд тэмдэглэлээ. Монгол улс анх удаа л дануус орчныг тэмдэглэж байгаа юм. Тэгэхэд ч бол бид нар 40 оноор гээд тэмдэглэжсэн тийм ээ. 40 он бол цэвэр өгөөдөө хааны нэмэлтүүд бол энэ судрын номын салшгүй хэсэг гэж үзсэн. Энийг нэг зохиомж гэж үзсэн дээрээс гаргасан логикоор гаргасан. Тэрнээс тэр ардталт хийсэн тэр хулган жил бол 40 он гэж нотлох өөр зүйл байхгүй. Тэгэхээр хэрв үнэхээр л тэр луу алтан давчид ороогүй өгөөдөө хааны нэмэлт байхгүй гэх юм бол тэр хулган жил 28 он бахаас өөр ямар ч юм байхгүй. боломжтой. Тэр 52 он гээд одоо нуус давчааг хамгийн пингвин классикаар гаргасан нуус давчааны 4 дахь англи хэлний сонин чухал бүрэн орчуулгыг хийсэн этюд байгаа болохоор зүгээр цэвэр ёс зүйн гаргалгаа хийгээл энэ чинь ерөөсө хоёр судар дээрээс нэг нь нуус давчаанаас өөрөөс нь нөгөө нь өөр нэг юунаас яваал тэр одоо хэр өгөөд удмаас алгтай хүн төрөхгүй бол Чингис хааны өөр өгөөд удам яаж болно гэхлээр энэ мөнх хааныг ясны зөвтгөл болох ийм учраас хийсэн. Тэгэхээр 52 он гэдэг. Гэтэл энэ дунд өгөөдөө хаан өөрийнх нь нэмэлтийг харахад өгөөдөө хаан бол тиймэрхүү юмнаас болж юмыг өөрчлөх хэмжээний ёс зүйтэй хүн биш. Өгөөдөө хаан бол магадгүй тэр архит бор дарсанд
орсноо хүртэл үнэн мөнөөр нь ингэж хэлж чадж байгаа хийсэн бүх алдаа гэмшлээ ингэж илэрхийлж чадж байгаа хүн бол үнэхээр ёс зүйн хувьд бол дээгүүр төлөвшил бол онцгой хүн байсан юм шиг байна. Тэгэхээр бол тийм хүн зөвхөн тийм явц зүй эрх ашигын төлөө өөрийнхнийгөө юу яахын тулд юу анч гэж байхгүй. Гэтэл тэрнээс илүү давсаа одоо мөнх хааныг ч бол одоо боловсрал байд мундаг дээд боловсралтай онцгой хүн байсан гэдэг олон сурулж баталж байгаа шүү дээ. Тийм хэмжээний хүн бас өгөөдөөс дутуу хэмжээний ёс зүйтэй байгаад өөрийнхөө удмыг хаан болгохын тулд тэр бичигдсэн тэр алтан ургийн онцгой сударт ийм нэмэлт хийгээ сууж явахгүй юу гэдэг бодлоор бол энэ ёс зүй асуудал л та. За энэ Монголын ноос товчийг бол мэдээж академик судалгаа, олон нийтийн судалгаа, за зөвхөн нийгэмд хялбаршуулсан гэх мэтээр олон янзаар одоо ингэ судалж байдаг. Таны бодлоор та бол одоо энэ академик судалгааны сахыг бүгдийг л үзэж сонирхож байгаа байх. Ер нь одоо энэ академик судалгаанд юун дээр нэг жаахан тэгчгаасаа энд нэг жаахан зөрүүтэй юм шиг байна. Энэ жаахан тийм димидэ гэсэн шиг тийм хувийн бодол байна уу? Ерөнхийдөө манай судлаачид бол тэр тусмаа одоо сүүлийн үеийн судлаачид бол ноос тавчааг ер нь бараг юм үлдэхгүй шахуу онцгой гоё судалсан. Яг судлаачдын хувьд бол зүгээр харин яг нэг үгүй яхад гадаадын нэр хүндтэй судлаачид монголчуудын судалсны хэмжээнээс харин нэлээд хоцорсон юм шиг тийм харагдаад байна. Жишээлбэл зарим орчуулгыг харахад бол бүр хуучин амьсрангуй текстийг л барьсан энэ яваалгаа шүү дээ. Яг үнэндээ манайхны сүүлийн үеийн залуучуудын хийсэн судалгаа бол нэлээд онцгой сайн төвшөнд гарсан учраас одоо энэ дээр бол би бол зүгээр уншигч юм зүгээр ингэж яхад бол ингэсээ тэгээсээ гэдэг юм байхгүй. Би уншихад харин текст дунд эртний монгол хэлний найруулга нь өөрөө өнөөгийн тэр чигээр нь судалгааны одоо нэг үндсэн текст шиг болохоор ийм өгөгдлөөр яхад энгийн уншигчдад жоохон төвхтэй. Тэгэхээр энэ энгийн уншигчдад текстийг огт хүрэлгүйгээр текстэнд ямар нэгэн ажилтны өөрчлөлт оруулахгүйгээр бас шинэ редакцийг боломж байгаа юм шиг надад санагдав. Жишээлбэл одоо эхлэл байна. Чингис хааны узуур дээр тэнгэрээс заяа төрсэн бүрчин аж. Гэтэл энэ үнэхээр олон зүйл дээр харахад Чингис хааны узуур гэдэг зүйл гэдэг эхний 3 үг тустай байхгүй болохгүй. Яг гэвэл энэ утгууд буруу ойлгох юм гарч ирээд. Тэгэхээр одоо би ийм байсан болов уу гэж Чингис хааны узуур гэдэг тодорхойлох цэг тавьчаад доороос нь догол мөрнөөс одоо дээр тэнгэрээс утгыг ялгаж өгөөд орчин үеийн текстэн дээр ингэж буулгаж болов уу? Тийм маягаар нэг ч үг өөрчлөхгүй мөртлөө дунд нь нэг тийм цэг дасны юу үгэлцээ авзаас юм уу гэдэг тийм маягийн редакц хийгээд тэгээд сайн тайлбартай зүүх юм бол энэ өөрөө бас чухал зүйл болж магадгүй. Тэрнээс гадна одоо би түрүү хамгийн ярианы ихэнд хэлсэн гадамбгой нөгөө надад нэг ном дурсгасан гэдэг тэр үед ер нь Чингис хааны узуур гэдэг энэ үгийг баг мөрд итгэж бичсэн байхаа гэх тэр үед хэлсэн. Одоо бол би санаад гэтэл мөрд итгэнэ гэдэг нь монгол бичигт баг мэдгүй монгол бичгийг чинь бид нэр өөрсдөө холдчихлоо тэр тусмаа дундад эртний монгол бичгийн тодорхой баримталж ийсэн дөрмүүдийн тухай бид нэр сайн ойлголтгүй. Яаж бичгийг л мэдгээс зөв бичгийг л мэдгээс тэрний бас бичдэг юмд нь өөр юм цагийн ямар юм байна гэдгийг мэдэхгүй шнэ. Тэгэхээр мөрд итгэн гэдэг нь өөрөө ямар учиртай юм бол гэдэг тэгэхээр бидний одоо харж байгаагаар монгол бичгийн мөрд итгэсэн хамгийн тод 2 жишээ нэг нь Чингис чулуун нөгөөх нь мөнх хааны гэрэлтгч 2 байгаа. Тэр хоёр дээр бол яхахгүй мөрд итгэсэн. Энэ хоёрын хүрээнд логикийг хөгөөд үзэхлээр нэг нь 1225 он Сартуулаас буцаж явах зам Чингис хаан өөрийнх нь оролцсон наадмын тухай. Тэгэхээр Чингис хаан тэр үед хаан байсан үе. Нөгөөх нь мөнх хаан амьд байсан үед хөргөн охин хоёр нь яасан. Тэгэхээр тухайн үед хаанчилж байгаа хааны нэрийг заавал мөрд итгэж бичих хөндлөлттэй байсан юм биш байгаа гэсэн логик гарч ирж байгаа. Хэрэг үнэхээр энэ нуус төвчөөний худам их олдоод тэр нь Чингис хааны узуур гэдэг 3 үгийг эхэнд мөрд итгэсэн байх юм бол энэ өөрөө Чингис хааныг амьд сэрүүн байхад бичигдсэн гэсэн бодлогоч болж магадгүй. Тэгэхээр энэ мөрд итгэлтний тухай юу бол наривчилж илүү судлах хэрэгтэй байна. Би бол сайн мэдэхгүй байна. Монголын нуус төвчөө бол сонсогчтой хэлгээд бол 800 жилийн тэртех Монголын тухайн аман яриа утга зохиолын хэлний эдэр зааг ялгаан дээр бичигдсэн учраас
найруулгын хөвд, үгийн хөвд одоо олон зүйлээрээ бол ойлгохдохгүй ийм байдлуудад гардаг учраас судалгаа болог, хэлбэрчлэх, актемчлэх, уг мөн чанарыг олох гэх олон янзаар одоо ингэж хийгдэж ирсэн. Гэвч үнэн одоо тэр уг хан агуулга болоод төдийлөн өөрчлөгддөггүй ерөнхий формат нь бол байна л гэж ингэж үздэг юм очиртай. За сая та бол одоо ингээ номон дээр ингээ ярихад энэ 282 дугаар зүйл дээр ингээ ярих юм бол үзэгчтэй минь хөөрхий одоо хэд хоног юм болно шүү дээ ярина олон удаа ярих болно. За тэгэхээр залуу уншигчид энэ ноос товчийг ер нь яаж ойлгоод яаж уншаад ямар шүү хөлбөрөөр уншаад байвал зүгээр үү гэж боддгоо. Одоо зөвлөж хэлээд. Мэдээж хамгийн хэцүү гэхдээ хамгийн үнэн бодиттой хөлбөрийг хааших хэрэгтэй. Хэцүүгээд бид нэр яах юм бол зарим зүйлээс одоо бид нар тэртээ тэргүүл монгол хэлнийхээ хуучин явж ирсэн юунаас нэлээд холдсон. Тэр тусмаа 13 дугаар зууны монгол хэл чи өөрөө жишээлбэл тооны нэрийн ардталт олон тооны яадаг одооны англи юу шиг тийм бүтцээч үү тийм үү те ингээд найруулга майруулгын үед бол өөр шүү дээ. Одоо жишээлбэл хоёр акт гэхийг хоёр актс ч гэдэг юм уу ингээд бодголоор бид нэр тэр бүхнийг өнөөгийн цэвэр кирилл үсгийн найруулгатай уншихад хэцүү зүйл олон бий. Гэхдээ бид нэр хэцүү зүйл олон байгаа гэд монгол үндэстний цорын ганц бахархал болсон энийг судрыг энийг номыг бид нэр бас төгшөөгөөд илүү их хэлбэршүүлсэн юм. Зарим нь яшиг нэг уншиж байгаа комик зурцсан юм байл үзчих их маяг хандлагатай эсвэл одоо тэр киног нь харчих гэх юм уу. Гэтэл үнэндээ бидний тэр нэг цаана байгаа нэг үн цэнийг бол энэ өөрөө текст нь хадгалж байгаа. Тэр халуун эрдэмтдийн энэ үн цэнтэй онцгой гэж үзсэн үн цэнтэй тэр галиг их үдд байгаа. Тэгэхээр бид нэр залуучуудад бол чухам энэ хөлбраар нь үтсэн дээр маш олон хүмүүс за ер нь энэний уншихад хэцүү байлээ дамжин сургууль хаарал унших нь хамаагүй яриад идэв. Дамжин сургууль хаач гэсэн бас тийм хөөгд уншихад амархан биш. Гэхдээ нууц товчоог юу уншихын тулд ер нь хүн жоохон бэлтгэх хэрэгтэй. Нууц товчоо бол үлгэрийн ном биш. Нууц товчоо бол зүгээр нэг унтахынхаа өмнө нэг бүлэг харчаад унтаад өгдөг тийм дэрний номч биш. Тэгэхээр нууц товчоо бол нэлээд тийм боловсрсон монгол хэл бичгтээс боловсрсон тэрнээс гадна ер нь уран зохиол ном уншихад цагааширсан магадгүй мэрэгчсэн ч гэж бол хэлж болмоор уншигчийн унших хэвээр ном. Тэгэхээр нууц товчоо бол магадгүй нууц товчоог уншихын тулд хүн илүү сайн боловсрч илүү ном унших дүр дадалтай болох хэрэгтэй юм шиг байна. За залуучуудад зохиолчийг хэлж байгаа үгийг бас нэг жаахан тодтогоо хэлж хад ер нь нэг ном уншиж сураад нэг толгой гэдэг юм уу сонирхол юмнууд чинь нэг юм ойлгох зяндаанд хөрсөн хүн нуус товчоог үзэн нуус товчийг ер нь тийм л байж ээж хүрэн шүү тэгжээж нэг юмныхаа мөн чанарыг ойлгоно шүү гэдэг маягаар бас жаахан төвхтэй хэдий боловч атуухан хэдий боловч ер нь шаардлага тавьчлаа гэж ойлгож байна тийм ээ. Ер нь нуус товчоо унших хэмжээнд хүрээрээ л гэж байгаа юм. Тийм ер нь миний энэ ном бол судалгааны ном биш ээ. Энэ уншигчийн юу гэдэг байгаа нь ер нь номыг би хувьдаа нэг ингэж уншдаг. Тэр нь хин нэгэн хүнд бас хин юмыг уншихад нь бас сэтэл болоосай л гэсэн маягаар бичсэн. Энэ бол уншигчийн ном. Ягаад гэвэл орчин үеийн уран зохиолд ер нь бүтээгч нь уншигч болчиход байна шүү дээ. Зохиогч бол бүтээгч биш. Зохиогчийн бичсэн зүйл гэдэг бол нэг хувилбар. Зохиогчийн бичсэнийг уншаад тэр уншигчийн тархин дотор үүсэж байгаа төсөөлөл бол тэр ертөнц бол жинхэнэ арга. Тэгэхээр жинхэнэ уран зохиолыг бүтээдэг хүн уншигч болчиход байгаа байхгүй. Тэгэхээр жинхэнэ нууц товчоог бид нэр хэвлэмэл хувилбар нь биш жинхэнэ нууц товчоог яг өөрийнхөө уншиж чадсан уншигчийн дотор жинхэнэ нууц товчоо. Нууц товчоог илүү за яг залхуу болох уу уншиж сурдаг мурдаг тухай ярихаа болъё л да. Ер нь хэлбэрчлэх боломжтой юу таны бодлоор? Мэдээж ямар ч номыг хэлбэрчлэх боломжтой. Хэлбэрт хэн зориулах уу, яаж хэлбэрчлэх уу гэдэг дээр л аюу байгаа болохоос. Гэхдээ жинхэнэ нууц товчоог бол жинхнээр нь уншия гэж байгаа хүнд бол хэлбэрчилсэн хувилбар нь магадгүй хүүхэд байхад нь 6-7 настай да хэлбэрчилсэн нэг зурагтай юм үзээд дараа нь ерөнхийдөө ийм ойлголттой авъя гэдэг нэг киног нь үзчихээ. Тэгэхээр эн чинь тэр хүний өсөж төлөвшөх тойрных явцад нь хэрэгтэй зүйл болохоос яг жинхэнэ нууц товчоогоо уншия гэж байгаа хүнд бол аль алинд хэрэггүй. Тэгэхээр бол ер нь нууц товчоог миний бодоход хэлбэршүүлсэн өөр янз янзын хувилбар одоо англи хэл дээр ч гэсэн каны үгэл байдаг шин. Тэрэн шиг ер нь жинхэнэ нууц товчооны жинхэнэ их текстийг бол
яг тэр битгэгдсэн уншигчийн тэр хүрээнд нь л явах хэрэгтэй байх. Мэдээ би бол хэлбэршүүлэхийн эсрэг байдаг. Гэхдээ тэр тийм хувилбарыг хүүхдэд юм уу битгүй ямар нэгэн өөр зорилготойгоор тийм хийж болно л та. Тийм ээ. Ер нь бол дэлхийн сонгодог зохиолууд эртний одоо өв чухал зүйлүүдийг одоо уншихад тэрэнд хүрч амтыг жинхэнэ мөн чанарыг мэдрэхийн тулд тухайн хэл болоо тухайн найруулга, тухайн мастерствог өөрөөр мэдрэх хэмжээний тэгж одоо нэгуртаа нууц руу нэвтэрч арвал илүү амттай бөгөөд үн цэнтэй юм аа гэж одоо хэлэх болцоотой тийм ээ. Тэрнээс биш нууц төвчний абстракт тэгэл гаргачих болно. Ер нь хүн болгон тараагаад өнгөө тараасан ч болно. Яг тэгтээ нууц төвчний абстракт гэл бүхэл зөвхөн сабжектийн ажилласан нэг юм жижигхэн тохиомл тавьчлал гаргачлаа гэхэд энэ бол үн цэний хувьд бол бас л эргэлзээтэй л дээ. Яг хуу таниулах маягаар болох л. За баярлалаа. Өнөөдөр бол соёлын гавьяа зүтгэлтэн зохиол зарим найрагч Аюурзан маань Тэнгэрийн Судар номынхоо тухай бидэнд одоо ярих ийм одоо цагийг одоо өгсөн их азтай мөч байлаа. Тэнгэрийн Судар ном болвол Монголын нууц товчоог өөрийн үзэл ойлголтоор одоо тайлбарлаж зарим одоо иш онлынхаа зүйлийг одоо тавьсан их сайхан ном. За Аюурзан маань бол та бүхэнд Монголын нууц товчоог уг ихээр нь уншвал Монголын үн цэнтэй чухал зүйлийг одоо мэдэх боломж нэнд байгаамаа гэж одоо бидэнд хэллээ. Танд баярлалаа. Баярлалаа. Түүх соёлоо дээдлэгч Хушхан брэнд.